За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ органик хийм гэдэг хичээлийг бүр анхан шатнаас нь аагаас нь эхлүүлээд үзэх гэж байна. За органик гэж хийм гэж юу хэлдэг юм бэ гэхээрээ за одоо ингээд хиймийг ерөнхий гаднаас нь ингээд харах юм бол яах нь вэ? Ерөнхий хийм, органик бус хийм, пиц хийм, био хийм, органик хийм гэх мэтэр хэд хэдэн салбар шинжилгээ ухаан байдаг байна. Одоо жишээ нь эмч мэргэжил дотор олон янз байдаг штэ тий. Дотроо эмч за хүүхдийн эмч, мэс заслын эмч гэх мэт яг тэрэн шиг хийм дотроо юм олон янз. Ерөнхий хийм, органик бус хийм, пиц хийм, био хийм, органик хийм гэх мэт байдаг. За тэгээ бид нар бол ерөнхий химиг бол 6 дугаар ангиасаа үзэж эхэлж байгаа штэ. Дараа нь оксид, хүчил, суур, давс хоорондоо яаж урвалд ордсон бэ гэж органик бус химиг судлаад явж байгаа бол пиц хим, био химиг 10 дугаар ангиас эхлүүлэн судалдаг. Одоо болохоор бүгдээрээ органик химиг судлах гэж байна. Органик химиг 9, 10, 11, 12 дугаар ангитай бол судалдаг байна. За тэгээд их сургуульд ороод ч судалдаг. За органик химийн дотроо нүүрс, ус, дөрөгч, хүчил дөрөгч агуулсан органик нэгдэл, азот агуулсан органик нэгдэл, полимер нэгдэл гэх мэт олон ангилалтай байдаг. Одоо энэ дээр харагдаж байгаачлан тийм ээ. За тэгэхээр хүүхдүүдээ хамгийн чухал нь болохоор нүүрс ус дөрөгч юм байна. Өөрөөр хэлбэл органик химийн талаар медиа гэх юм бол нүүрс ус дөрөгчийн талаар мэдчих хэрэгтэй байх нэ. Нүүрс ус дөрөгч гэхээр яад юм бэ гэхээр зөвхөн нүүрс дөрөгч ус дөрөгч гэдэг хоёрхан химийн элементээс бүрдсэн бодис байна. Нүүрс дөрөгч ус дөрөгч гээд хоёрхан химийн элементээс бүрдсэн бодисыг болохоор нүүрс ус дөрөгч гэж хэлдэг байх нэ. За хүүхдүүд минь энэхүү хэсгийг дэвтэр дээрээ тэмдэглэж авчхаад гараа өргөх товчлуур дээрээ дараад явуучих нь шүү. За тэгэхээр хүүхдүүд минь одоо бүгдээрээ нэг ийм дасгал ажиллаж үзье. За нүүрс ус дөрөгчдийн талаар бүгдээрээ чинь түрүүнд нь үзэх гээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр байгаа нэгдлүүд болохоор бүгдээрээ ихэвчлэн нүүрс дөрөгч ус дөрөгчийг агуулсан байгаа. Тэр хүүхдүүд ийм юм байна. Зөвхөн нүүрс дөрөгч ус дөрөгч хоёрыг агуулсан элементийг өөр шүү дээ тийм ээ. Нүүрс дөрөгч ба ус дөрөгчийг агуулсан элементийг нүүрс ус дөрөгчид гэж хэлдэг юм байна. Нүүрс ус дөрөгчид ерөөсөө л химийн хоёрхан элементийг л агуулж штэ тийм ээ. Нүүрс дөрөгч, ус дөрөгч гэдэг хоёрхан химийн элементээс тогтсон ийм нэгдэл байх юм бол нүүрс ус дөрөгч гэж хэлдэг байна. Одоо эхний хэсэг хичээлээрээ бүгдээрээ дандаа нүүрс ус дөрөгчдийн талаар судлах болно. За тэгэхээр энэ өгсөн молекулын томьёонд нүүрс дөрөгчийн валент нь хэд байна вэ гинэ. Өөрөөр хэлбэл нүүрс дөрөгчийн эргэн тойронд нийт хэдэн ширхэг ийм химийн холбоо байгаа юм бэ гэж суудахтай. За багш нь одоо энэ нэг дээр байгаа нэгдлийг сайхан ингээд задлаа бичиж. Нэг С байна. С-ийн эргэн тойронд 1, 2, 3H байна гинэ. Тэгээд хажуугийн С-тэй холбогдлоо дээшээ 1H, доошоо CH3 байна гинэ. Тэгээ хажуу тийшээ С дээр маань болохоор 2 за багшхан болж хөдлөөд байна шүү. 2H. Тэгээ хажуу тийшээ CH3 байна гинэ. Тэгэхээр хүүхдүүд эндээс юу гэж асуугаад байгаа юм бэ гэхээр энэ голд байгаа энэ нүүрс дөрөгч гэдэг элемент байгаа шүү дээ. Энэ нүүрс дөрөгчийн эргэн тойронд хэдэн ширхэг ийм химийн холбоо байгаад байна вэ? Тус бүр дээр нь 4 нэг нүүрс дөрөгчийн эргэн тойронд яг үнэ. За нэгдүгээр нүүрс дөрөгчийн эргэн тойронд бол 4 байна тий. За 1, 2, 3, 4. Хоёрдугаар нүүрс дөрөгчийн эргэн тойронд хэд байна? 4. Гуравдугаар нүүрс дөрөгчийн эргэн тойронд 4. Тэгэхээр хүүхдүүдээ хардаа нэг С-ийн эргэн тойронд дандаа ийм 4 ширхэг химийн холбоо байгаад байна мөн үү? Бүгд ийм бүтцтэй харагдаад байна тий. Тэгэхээр нүүрс дөрөгч гэдэг элемент чинь 2 гэдэг валенттай бас 4 гэдэг валенттай гээд бүгдээр бол мэдэн штэ тий. 4А бүлгийн элемент чинь 2, 4 гэдэг валенттай байж таарна да. За тэгэхээр органик химд нүүрс дөрөгч болохоор зөвхөн 4 валенттай. С валент нь 4. Ийм 4 валенттай орж ирд юм байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр С-ийн эргэн тойронд 4 ширхэг ийм химийн холбоо байна шүү гэсэн утгатай байх нэ. За эндээс бол бүгдээрээ тэрийг мэдэж авлаа. За тэгэхээр хүүхдүүд минь энэ хэсгээ товчхон тэмдэглээд авчих уу? Энэ дасгалыг бол тэмдэглэж авах хэрэггүй одоохондоо. За аль хэсгийг тэмдэглэж авах юм бэ гэхээр багш нь шараа бүрэг хэлчихье. Энэ хэсгийг тэмдэглэж аваад нүүрс дөрөгч ус дөрөгч хоёроос тогтсон байх юм бол нүүрс ус дөрөгчт гинэ гэд энэ хэсгийг бас тэмдэглээд авчихъя. Ус дөрөгч хүүхдүүдээ угаасаа хэдэн валенттай байдаг үлээ?
Нэг. Нэг штэ тийм ээ. За тэгэхээр яах нь нэг ширхэг нүүрс төрөгч ингээд эргэн тойронд нь дөрвөн ширхэг химийн холбоо байх ёстой штэ. За ингээд дөрвөн ширхэг химийн холбоо. Тэгээд ус төрөгч бол яах нь нэг валенттай учраас ингээд H гэж өвчж болж байна. Өөрөөр хэлбэл эндээс нэг ус төрөгч хэдэн валенттай харагдаж байна? Ингээд аваад үзэх юм бол нэг ус төрөгчийн хувьд Нэг. Тийм нэг валенттай байгааз өөрөөр хэлбэл энэ хажуудан байгаа энэ зураасыг ер нь бол химийн холбоо гэж үздэг шүү дээ тийм ээ. Нэг л химийн холбоо үүсгэж явах юм бол нэг валенттай байна гэсэн үг байх нэ. За хүүхдүүд нь энэ хэсгийг тэмдэглээд авах нь шүү. Багш нь рекордоо төр зогсоочихъя. За тэгэхээр хүүхдүүдээ органик хим гэдэг чинь ер нь яадаг юм бэ гэхээр байна шүү дээ. Ингэдэг юм байна. Нүүрс төрөгч, ус төрөгч гэдэг хоёр химийн элемент бол хамгийн чухал нь органик химд бол ингээд заавал байх ёстой элементүүд бол энэ хоёр. За нэмэх нь хүчил төрөгч, азот, хөхөр, за тэгээ фотор, холор, бром, йод гэсэн элементүүд бол орж ирж болно. За энэ цөөн тооны хэдэн элементүүд л хоорондоо холбогдож нэгдэл үүсгээд тэр нэгдлийг нь болохоор органик хим гэдэг шинжлэх ухаан бол судалдаг юм байна. Органик хим дэлхий дээр байгаа нийт бодисуудын дийлэнх нь органик бодис байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл яах нь дийлэнх бодисууд бол энэ хэдэн химийн элементүүдээс бүрддэг байх нэ. За тэгэхээр нүүрс төрөгч, ус төрөгч хоёр бол хамгийн чухал нь хүүхдүүд тэмдэглэж авч байгаа ах тийм ээ. Дээр нь нэмээд энэ хойнд байгаа хүчил төрөгч, азот, хөхөр, за фотор, холор, бром, йод гэсэн элементүүд бол орж ирж болох нэ. За одоо бүгдээрээ дараагийнхаа хэсэг рүү орцгоё. За дараагийн хэсэг нь болохоор хүүхдүүдээ энэ 2 дугаар дасгалыг ажиллаж үздэхийг. За Ад нь болохоор C3H8 гэж байна шүү дээ. За энэ нэглүүдийг өгөөд аль нь нүүрс ус төрөгч вэ гинэ. Нүүрс ус төрөгч гэдэг чинь хүүхдүүдээ ямар химийн элементээс бүрдэх ёстой байдаг вүлээ? Нүүрс ус төрөгч тэгэхээр болно. C болно H. За тэгэхээр хамгийн эхний энэ дээр байгаа C3H8 нүүрс ус төрөгч мөн үү? Биш. За мөн гэж байгаа нь бол зөв юм байна. Мөн юм байна. За яагаад мөн гэж үзэж байна? CH Яг үнэ. Хүүхдүүдийн C-н хэд H-н хэд байх нь бол хамаагүй байхгүй юу? Ерөнхийдөө энэ дотор нүүрс төрөгч байх хэвээр бас ус төрөгч байх хэвээр. Тоон бол ондоо байж болно. Жишээ нь CH4 байж болно, C2H6 байж болно, C3H8 байж болно те. Эсвэл C4H10 байдаг ч юм уу, C4H8 байдаг ч юм уу. Бүр C4H6 ч байж болно. Энэ бүх нийтлүүдэд ямар химийн элементүүд заавал байгаа лээ. Багшгнуудаа сая бичсэн нэгдгэн шүү дээ. CH. Яг үнэ. C болон H байгаадагаас C болон H байх юм болно шүү дээ тийм ээ. Энэхүү нэгдлийг нүүрс ус төрөгчд гэж хэлж байгаа байхгүй юу? C-н хэд H нь хэд байх нь бол хамаагүй байх нэ. За дараа нь энэ C3H7OH гинэ. C3H7OH энэ нэгдэл нүүрс ус төрөгч мөн үү? Биш. За ер нь бол биш. Яагаад биш вэ? Тийм яг үнэ. Хоёрхан химийн элементээс бүрдэх ёстой гэдэг байгаа шүү дээ. Нүүрс ус төрөгчтэй, нүүрс төрөгч, ус төрөгч. Тэгсэн чинь энд ямар химийн элемент нэмээд ороод ирж байгаа лээ? Тийм. Тэгэхээр хүчил төрөгч ороод ирж байгаа бол тэгээд нүүрс ус төрөгч биш болоод явчих нь шүү дээ. Хүчил төрөгч агуулсан органик нэгдлэгийг тусдаа өөр бүлэг болоо явчихдаг. За C2H6 гинэ. Мөн үү? Нүүрс ус төрөгч. Мөн. За яагаад мөн блэ? CH болохоор. Яг үнэ. Ерөөсөө л хүүхдүүдээ нүүрс ус төрөгчд гэдэг бүлэгт нүүрс төрөгч байх хэрэгтэй, ус төрөгч байх хэрэгтэй. За тэгэл боллоо. За C3H7 холуур гинэ. Энэ нүүрс ус төрөгч мөн үү? Биш. Биш. За яагаад биш вүлээ? Холоор орсон бэл. Өөрөө элемент болохоор.
Тийм байгаа үстэй те. Нүүрс ус төр өччих юм бол зөвхөн С тэгээд аашил байх ёстой шүү дээ. За тийм юм байна. За тэгээд хүүхдүүдээ одоо ингээд нүүрс ус төр өчтгийг нэрлээрээ гэдэг зүйл орж ирдэг байхгүй юу? Нэрлэхийн тулд ингээд олон улсын ЮПАК холбоо гэдэг та нарын холбооны талаар сонсч ирсэн үү? За олон улсын ЮПАК нэршил гэж байдаг. За энэ ЮПАК холбоо яадаг юм бэ гэхээрээ за одоо ингээд та нар штэ олон орны эрдэмтэд байлаа гэж бодъё. Тэгээ та нар ингээд нэгдлийг нэрлэхдээ өөрсдийнхөө нэрлээд байгаа юм байна л да. Одоо шинэ анхчин нэг бодис нэнгүүтлээ. За анхчингийн хүчил гэж нэрлээл те. Инхчин нэг суур нэнгүүтлээ. Инхчингийн суур гэж нэрлээл. Ингээ хүмүүс бүр ингээ шаал ондоо өөрийнхөө нэрлээд те. Хөхрийн хүчил, азуудын хүчил, хурган чихний хүчил гээ бүр янз янзаар нэрлээд байгаа болохоор дэлхийд даяар бүр ингээд маш олон нэртэй бодисууд гарч ирэх гээд ахаар нь энэ олон улсын цэвэр болон хэрэглээний химийн холбоо гэд энэ ЮПАК гэдэг нь ер нь бол байгууллага байхгүй юу? Энэ байгууллага ингээд маш олон химжтийг цуглуулж агаад нэгдсэн нэг дүрм гаргасан. Одоо яг химийн бодисыг ингэж л нэрлэн гээд. За тэгвэл нэг ширхэг нүүрс дүргч агуулсан байх юм болов шүү дээ тийм ээ. Тэр бодисыг заавал мит гэдэг суур оруулнаа. За энэ мит гэдэг үг нь хаанаас гараад ирсэн бэ гэхээрээ грек болон латин гаралтай ийм одоо тоо орж иржээ. За энэ мит. За хоёрдугаарх нь болохоор ит. Өөрөөр хэлбэл бид нар одоо хоёрын тоог 2 гэж нэрлэж байгаа шиг тийм ээ. Химчид ярилцаад за ерөөсөө грек болон латин гаралтай ит гэдэг үгийг хэрэглэе гэд. За 3-ын тоог болохоор хүүхдүүдээ prop гэж нэрлсэн байна. Prop. 4-ийн тоог болохоор but. За энэ тоонууд бүгдээрээ грек латин гаралтай одоо тоонууд байх нь шүү дээ. За 5-ын тоон болохоор pint. За жишээ нь англиар одоо 5-ын тоог 5 гэд нэрлэдэг шүү дээ тий. Тэр шиг pint гэд. 6-гийн тоог болохоор gex. За 7-гийн тоог gift. За 8-ын тоог болохоор oct гэж нэрлсэн байна. За ерөнхийдөө энэ тоо ихэвчлэн 10 хүртэл явдаг. За 9-ийн тоо байх юм бол non. За тэгээд 10-ийн тоо байх юм бол dic гэдэг ийм язгуур авдаг байна. Өөрөөр хэлбэл химчид одоо нийлж агаад за бүгдээрээ ерөөсөө ингээ янз янзаар нэрлэхэ болёо. Нэг ширхэг нүүрс дүргч агуулсан байх юм бол mit гэж нэрлэе. 2 ширхэг нүүрс дүргч агуулсан байх юм бол энэ дээр байгаа itтэй 3 нүүрс дүргч байвал prop, 4 нүүрс дүргч байвал but гэх мэтэр хэдэн ширхэг нүүрс дүргч агуулсан байгаа тэрнийхэн тоогоор одоо ингээд нэрийг өгдөг байя гэдэг нэг ийм дүрм гаргажээ. Одоо нөгөө химчт маань хоорондоо ингээ хуралдаад байна шүү дээ тийм ээ. За нэг ийм дүрм гарч ирлээ. Тэрний дараа ямар дүрм боловсруулсан бэ гэхээр 2 ширхэг нүүрс дүргч дан холбоогоор холбогддгийм байна л та. Дан холбоогоор холбогдож болно. Аль эсвэл давхар холбоогоор холбогдож болно. Аль эсвэл гуравчийн холбоогоор холбогдож болно. За ямар холбоогоор холбогдсон бэ гэдгээс нь хамааруулаад төгсгөлийг нь өөрчилдөг. Жишээ нь одоо ийм дан холбоогоор холбогдсон байгаа зөвхтүүдээ энэ CC-гийн хооронд дан холбоо нэг л ширхэг зураас байгааг ерөнхийдөө дан холбоо гэж хэлээд байгаа байхгүй юу? Ийм голд нь ингээд дан холбоо. Энэ дан холбоог вэ шүү дээ тийм ээ. Мэргэжлийн хэллэгт нь болохоор сигма холбоо гэж нэрлэдэг. Сигма холбоо. За энэ сигма холбоогоор төгссөн байх юм бол ямар төгсгөл авах юм бэ гэхээр ан гэж төгсдөг. Тухайн нэгдэл маань ан гэдэг төгсгөл авах нь шүү дээ. Ан. За 2-ын холбоогоор төгссөн байх юм бол yin гэдэг төгсгөл авнаа. 3-ын холбоогоор одоо орж ирсэн байх юм бол тухайн нэгдэл маань in гэдэг төгсгөлтэй болно гэд. За 2-ын холбоог болохоро давхар холбоо гэж нэрлэдэг. CC-гийн хооронд 2-ын холбоо орж ирж байгааз тэр холбоо нь болохоор давхар холбоо. За хаана байгаа юм бэ хэрэг юм багш шараар тодруулчихъя. Энэ дээр байна те. Ийм байх юм бол давхар холбоо гэж хэлдэг. За 3-ын холбоотой байлаа. За энэ 3-ын холбоо орж ирээд байх юм бол энийг ямар холбоо гэдэг вэ гэхээр 2p холбоо. За давхар холбооноос гадна 3-ын холбоо тийм ээ. За 3G биш шүү хтүүдээ 3-ын холбоо. Нэг удаа багш нь ингээл хичээл орж исэн чинь багш удаа удахгүй 5G холбоо гэж гарч ирэх үү гэж хэлдэг байхгүй юу? Тэр нь яасан гэдгийгсэн чинь одоо бас 4G гэж гарах уу гэд.
Тэгсэн чинь 3-ийн гэдэг үгийг 3G гэж сонсоод 3-ийн холбоо шүү хтүүд. Ингээд 4-ийн холбоо, 5-ийн холбоо гэсэн юм бол байхгүй. Дан холбоо, давхар холбоо, 3-ийн холбоо гэдэг юм 3 төрлийн л холбоо байгаа. За, давхар холбоог нь шүү яг олон улсын хэллэгт болохоор P холбоо гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? P холбоо. P тоо гэж байдаг шүү дээ, тэрэн шиг P холбоо гэж нэрлэдэг юм байна. За, 3-ийн холбоог болохоор 2P холбоо. 2P холбоо. Одоо хүүхдүүдээ хансан тос ханаагүй тос гэж сонсч ирсэн үү? Хансан тос бол малын гаралтай байдаг, ханаагүй тос ургамлын гаралтай байдаг гэл. Сонсчихс. Тийм. Тэгэхээр хансан тос шүү дээ тийм ээ. Бүгдээрээ ийм дан холбоотой байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл хансан нэгдлүүд ийм дан холбоотой. Ханаагүй нэгдлүүд болохоор 2-ийн эсвэл 3-ийн холбоо агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл бидний одоо яриад байгаа ханаагүй тос маань болохоор ийм 2-ийн холбоотой тус ахна шүү дээ. Хансан тос нь болохоор дан. Өөрөөр хэлбэл одоо ийм гэсэн үг хөтөдөө CC-ийн хоорондоо ингээд тий дандаа ийм дан холбооноос тогтцсон. За нэг иймэрхүү холбооноос тогтчихсон ийм тос байх юм бол энийг хансан тос гэж хэлээд байгаа байхгүй. CC нь болохоор ингээд дан холбоо явж ийснэ дотор нь нэг ширхэг 2-ийн холбоо ороод ирдэг. За энэ багшийн болж байгаа хөтлөөдөө шүү уучлаарай. Хардаа одоо энэ дэр чинь ингээ 2-ийн холбоо ороод ирж байгаа. Энд дэр ингээ 2-ийн холбоо орж ирээд за нэг ширхэг 2-ийн холбоо ороод ирж байгаа. Ийм байх юм бол ханаагүй тус болоод хорчиж байгаа байхгүй. За тэгээд ханаагүй тусыг цаашаа цис транс гэдэг ангилдаг талаар явандаа бол бүгдээрээ үзэн цис транс изомер гэж бол байдаг. За тэгэхээр байгалийн гаралтай ханаагүй тос бол цис изомер байна гэх мэтэр бол үзээд явна. Өнөөдөр ямар ч байсан хансан ханаагүй талаар үзэж байна. За хансан ханаагүй хоёрын хүүхдүүдээ бид нар томьёог нь хараад юунаас нь яаж мэдээд байгаа лээ? Холбоогоор. Холбоогоор нь яг үнэ. За ханаагүй холбоо нь хансуу холбооноос ямар ялгаатай вэ? Нэг илүү зураас. Тийм яг үнэ. Нэг ширхэг давхар холбоо агуулад байгааз энд томьёон дотроо ийм байх юм бол ханаагүй болоо явцдаг гэсэн үг. Тэгээ хүүхдүүдээ энэ бид нар ингээд томьёог нь харахаар нэг ширхэг илүү холбоо байгаа юм шиг мөртлөө бодит амьдрал дээр энэ маань тухайн бодисын шинж чанарыг шал ондоо болгочдөг. Хансан тос бол ер нь хансан нэгдлэр нь бол юм царцсан байгаа шүү дээ, хансан тос ялангуяа. Ханаагүй тос болохоор хайлмал байдалтай байдаг да. За тосон дээр бол юм ялгаатай байна. Одоо бүгдээрээ алкан дээр бол ялгаануудыг нь үзнэ. Гэтэ бүх хансан нэгдэл тийм зарцуул байдалтай гэсэн үг биш шүү. За бүгдээрээ алкан гэдэг хичээл дээр бүр тодорхой олгоод үзнэ. За эхлээд хүүхдүүд энэ хэсгийг тэмдэглээд авчихъя. Тэгээ бүгдээрээ сайхан дасгал ажиллацгаая. За ямар дасгал юм бэ гэхээр энэ дээр байгаа 3 дугаар дасгалыг бол ажиллах болно. За хүүхдүүд энэ онлынхаа хэсгийг тэмдэглэж авчихаа дараа нь тэр 3 дугаар дасгалыг дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд авчих юм шүү. 3 дугаар дасгал нь энэ дээр байна шүү дээ. Энэ дасгалаа бичиж тэмдэглээд аваарай хүүхдүүд. Тэгээ багштайгаа цуг ажиллацгаая. За манай бүх хүүхдүүд бичээд авчихсан болохоор одоо бүгдээрээ 3 дугаар дасгалыг багштайгаа цуг ажиллацгаая. За 3 дугаар дасгал дээр болохоор 3 ширхэг C хоорондоо холбогдчихсан байгаа юм байна шүү дээ тийм ээ. За 3C хоорондоо холбогджээ. За энэ дээр ингээд тавьчихъя. CH3, CH2, CH3 гинэ. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр хүүхдүүдээ. Нэг C-ийн эргэн тойронд 4 химийн холбоо байх хэрэгтэй байдаг да. За энэ дээр бол ийм гэсэн үг. Энэ дээр нэг C, энэ дээр нэг C, энд бас нэг C байгаад за энэ C-нүүд маань хоорондоо дан холбоогоор холбогдчихжээ. Багш нь одоо тэрийг нь ягаанаар биччихье. Ингээд C хоорондоо дан холбоогоор холбогдчихсан байж байна. За тэгсэн чинь хажуугаас нь манай ус төрөгч орж ирлээ. Эхний C дээр 3 ширхэг ус төрөгч сууж байгаа юм байна. Угаасаа ч 3 ус төрөгчл суухаараагаас тэ хүүхдүүдээ тэгжээж нөгөө C-ийн эргэн тойрондохын химийн холбоо чинь 4 ширхэг холбоо болж өгөхөр байгааз. За одоо манай 2 дугаар C дээр цаа дугаарлчих 1-р C, 2 дугаар C, 3 дугаар C. 2 дугаар C дээр угаасаа хэдэн ширхэг химийн холбоо байна вэ? Одоо байгаа. Яг үнэ. Багш нэг шараар тодруулчих. Энд нэг байна, энд нэг байна. За C-ийн эргэн тойронд хэдэн химийн холбоо байх ёстой вэ? 4. Тэгэхээр дахиад 2 юм. Яг зүг байна.
За ингээд дахиад 2-ыг нэмэн те. За тэгээд энд нэг ус дөрөвч, энд нэг ус дөрөвч. Ингээд бидний зорилго бол ерөөсөө цэгийн эргэн тойронд ийм дөрвөн ширхэг химийн холбоо бий болгох доо шүү дээ, тийм ээ. За 3 дахь С дээр хэдэн ширхэг химийн холбоо нэмэх хэрэгтэй байна вэ? 3-ыг нэмнэ. Оо яа гүн. Одоо энэ дээр ингээд нэг байгаа ч хөвгтүүдээ те. Цэгийн эргэн тойронд зүгээр энгийн үгээр хэлэх юм бол цэгийн эргэн тойронд ийм дөрвөн ширхэг зураас байх ёстой. Энэ зураас нь юуг илэрхийлдэг юм бэ гэхээр химийн холбоог илэрхийлдэг. С ерөөсөө дөрвөн ширхэг химийн холбоог үүсгэх хэрэгтэй ийм элемент юм байна. За тэгээд тэр болгон дээр нь ус дөрөвчийг тавиад өгчдөг. За тэгэхээр эхний С дээр болохоор 3H байгааз тэрийг болохоор хүүхдүүдэд хардаа ингээд CH3 гэж бичиж байгаа юм. Дараагийнх дээр нь 2H байгааз энд 1H, энд 1H байгааз тий. Тэрийг ингээд CH2 гэж тавьчих байгаа юм. Дараагийнх дээр нь хэдэн H байгаа лээ? 3 дугаар С дээр CH3. Өө CH3. За ийм юм байна. За тэгээ хүүхдүүдээ ингэсэн шүү дээ. Хиймчид хуралдаад хэдэн ширхэг С байгаагаар нь язгуурыг тавина гэсэн шүү дээ. Энд одоо хэдэн ширхэг С байгаад байна? Голд нь 3. Оо яаг үнэ. Пропан. За прop 3 ширхэг С байх юм бол prop те. Химд 3-ын тоог prop гэж нэрлэнэ гэж байгаа шүү дээ. Нөгөө грек латин тоогоор ашиглаад. За тэгээ хүүхдүүдээ С хоорондоо дандаа ямар холбоотой байгаад байна вэ? Энд нэг холбоо. Даан холбоотой. Даан холбоотой. Оо яаг Даан үнэ. холбоо. Дан байвал ямар төгсгөлтэй байна гэсэн мөлий. Ан төгсгөл. Яаг үнэ. Тэгээд энэ нэгдлийн нэр нь юу болоод арчих вэ? Пропан. Пропан. Тий, пропан гэдэг нэгдэл бол ийм байд юм байна. Тэгвэл одоо штэ бүгдээрээ пропаныг бичиж чадж байгаа юм чинь пропеныг бичээд үзцгээх үү? Пропен. Prop гэхээр хэдэн С-тэй гэсэн үг вэ? 3 холбоотой. Оо яа гэнэ. 3 С-тэй давхар холбоотой. Давхар холбоотой. Yin гэдэг чинь хүүхдүүдээ нэг ширхэг давхар холбоог л хэлдэг штэ тий. За эхэнд нь ингээд нэг давхар холбоогоо тавьчих. Үлдсэн нь бол дандаа дан холбоо шүү. Yin гэж ганцхан ширхэг давхар холбоог байгааг л хэлж байгаа юм. За эхний С дээр хэдэн H байх вэ? Энэ ингээд нэгдүгээр С 2 3. 3H нэмнэ. Эхнийх дээр нь 2H. Ингээд С дээр угаасаа 2 химийн холбоо байна тийм үү? Угаасаа 2 зураас бол байна. Тэгэхээр нэмээд хэдийг тавих вүлээ? 2-ыг. Оо яаг үн нэмээд ингээ 2-ыг тавих юм ба шүү. За хүүхдүүд сайн биш үү ингээ микрофоноо нээгээд идэвхтэй сайхан хариулж ин тэ. Зүг. Өөрөө нь бол хамаагүй хариулах нь л чухал шүү дээ. За энэ ингээ 2 давхар холбоо байгааз энэ ингээ дан холбоо байгааз 2 дугаар С-ийн эргэн тойронд нийт хэдэн ширхэг химийн холбоо байна вэ? 3. За 3 гэж хариулсан хүмүүсийн бол зүг байна. 3 байна, тэ? За дахиад нэг хариулъя. Хардаа. Энэ дээр ингээ 2 ширхэг холбоо байгаа үстэй, тэ? Энд ингээ 2, дахиад артталт нь 1, ингээ 3. За 2 дугаар С дээр 3 холбоо болчихлоо. Дахиад хэдэн холбоо нэмж тавих уу? 1-ийг нэмнэ. 1-ийг нэмнэ. Оо яг зөв 1-ийг нэмнэ. За болж байна. За 3 дугаар С дээр хэдэн холбоо байна? Одоо байгаа нь. 2 байгаа. Агуу 3 дугаар. 3 дээр энэ 1 байгаа. 1 байна тийм ээ. За одоо энийгээ 4 болох хэрэгтэй байна. Хэдийн ширхэг? 3-ыг ширхэг. Оо яг зөв 3 ширхэг ааш нэмэн те. Ингээд тавьчихна гэсэн үг. За хүүхдүүд ерөнхийдөө ингээд ааш яаж гарч ирээд байгааг бол ойлгоцсон уу? Аха. За тэгвэл хүүхдүүдээ багш нэг асуулт асууя. За ингээ яагаар дугуулчих. Энд нэг 2 ч холбоо авчрыг тавьсан шүү дээ те. Тэнд яагаад 2 ч холбоо авчрыг тавьчих вэ? Пропен болохоор. Пропен. Яг зөвхтэй. Yin гэдэг төгсгөлтэй байх юм бол 2 ч холбоо орж ирнэ. Сайн байна. Болж байна. За тэгвэл одоо бүгдээрээ нэгэнд бичиж байгаагийн хоёр шүү дээ те. Бутин гэдэг нэгдлийг бичээд үзээдэх үү? Бут тэгээ төгсгөл нь энэ. Бутин. Энэ гэдэг төгсгөлтэй. За бут гэхээр хэдэн С байх вэ хүүхдүүдээ? 4. За 1 2 3 4 С. Ингэдэг хүүхдүүдээ С-нүүд бол угаасаа тань холбоогоор холбогдно. Эхний ээлжинд. За тэгээд энэ гэдэг төгсгөл байхаар чинь 3 холбоо. Оо 3 холбоо яг үнэ 1 2 3. Оо яг үнэ 30 холбоо орж ирлээ. За одоо байна штэ дугаарлая 1-р С
2-дугаар C, 3-дугаар C, 4-дугаар C. За, эхний C дээр хэдэн шишиг холбоо одоо хэрэгтэй вэ? Нэмээд. 1. Болж шүү 1. За, 2-дугаар C дээр. Хэрэггүй 4 биш үү? Хэрэггүй 4 байгаа. Яг үнэ. Энэ дээр нь 3 байна, энэ дээр нь 1 байна. Ингээд 4 байна тий. За, 2-дугаар C бол ингээ угаасаа 4 байгаа юм. 3-дугаар C дээр. 2-ыг нэмнэ. 2. Яг зөв 2-ыг нэмнэ. За, 4-дугаар C дээр. 3. 3. 3. Нэг C-ийн эргэн тойронд ерөөсөө л 4 ширхэг химийн холбоотой л байлгах гэдэг юм тийм ээ. Тэр одоо хансан нэгдэл нь хамаагүй нэгдэл байна уу хамаагүй. Ерөөсөө нэг C-ийн эргэн тойронд ийм 4 ширхэг химийн холбоо байх ёстой юм байна. За тэгвэл одоо багш нь байна шүү дээ. Энэ дээр нэг нэгдэл бичээд үзье. Та нар өөрсдөө нэг нэрлээд өцгөө. Тэгээ дараа бүгдээр хамтдаа бичиж авъя. 1 2 3 4 5. За энэ нэгдлийг юу гэж нэрлэх вэ? 5 C-тэй. Пропан. Пент. Төгсгөл нь Пентан. пентан. Тийм. За ингээл нэрлэж чинь хүүхдүүдээ хардаа энэ одоо нэгдлийг нэрлэхэд хідэн ааш байгааг бол ерөөсөө тоолохгүй байгааз. Тийм байгаас энэ дээр багш нь ингээд нэг ширхэгч ааш бичиг байгаас тий. Зөвхөн хідэн C байхыг нь тоолчих чинь. Тэгээ өөр юуг нь харж ийн? Холбоо. Холбоог нь. Яг үнэ. Бүгдээрээ дан холбоотой байх юм бол ан гэдэг төгсгөлтэй тий. За тэгвэл штэ дахиад цэнүүд бичлээ. Дахиад ингээд 4 5 6 C-тэй эндээ 2 ч холбоотой. Гиксэн. Яг үнэ гикс тэгээд ийн төгсгөлтэй тийм ээ. За тэгсэн чинь хүүхдүүдээ ингэдэм байна. Ийн төгсгөл ороод ирэнгүүт яадаг гэж тоолж эхэлдэг. Юуг нь тоолох юм бэ гэхээр нөгөө ийн төгсгөл чинь хэддүгээр C дээр байгаа юм бэ гэдгийг тоолдог. За 1 2 3 4 5 6. Хит хитийн голд байна. Ийн 3 4. 3 3-4-ийн голд байгааز тэр хүүхдүүдээ аль бага тоогоор нь авна? 3-ын тоо бага нь юм уу? 4-ийн тоо бага нь юм уу? 3. Тий. Тэгэхээр энийг гиксэн 3 гэж нэрлэдэг юм байна. За. Дахиад өөр нэг дасгал ажилуулад үзье. 1 2 3 4 5 6. Энд ороод ирсэн 2 ч холбоо. Гиксэн 4. Гиксэн 2. Тий, гиксэн 2 гэж нэрлэдэг юм байна. Яагаад гэж хүүхдүүдээ энэ 2 чин холбоо гэжтэй ойрхон талаас нь дугаарлана. Ойрхон талаас нь урдаас ойрхон уу, хойноос ойрхон уу? Урдаас. Тий. Энэ ингээд 1-р C, 2-р C, 3-р C, 4-р C, 5, 6-р C тий. За нэг иймэрхүү маягаар бол нэрлээд явдаг юм байна. Тэгэхээр бид нэр ер нь бол хідэн C байна. Тэгээд дан холбоо байна уу, давхар холбоо байна уу гэдгийг харчих юм бол ямар ч нэгдлийг нэрлэнэ гэсэн үг байх нэ. За энэ хэсгийг тэмдэглэж авчихад бүгдээрээ цааш үргэлжлүүлэх үү. За тэгээ хүүхдүүдээ одоо ингээд цаашаа зөндөө дасгалууд гарч ирнэ бүгдээрээ ингээд ярилцаад явна. Тэгээд хүүхдүүд бол асуух зүйлээ маш сайн микрофоноо нээж асуух юм шүү. Бидний одоо энэ сургалтанд орж ирсэний зорилго бол 6 сард хүссэн сургуультай шалгалтаа өгөөд тэнцэж орох явдал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яах нь асуух зүйлээ маш сайн асууж яваарэ. За хүүхдүүд одоо энийг бол нэгэнд мэдсэн юм чинь багш шууд асуугаад явчихъя. За энэ Б дээр байгаа нэгдлийг юу гэж нэрлэх вэ? 1-р C-ийн хойноос тоолж штэ. Тэр хойноос тоолдог нь одоо ямар ч юм болчих вэ? Эндээс тоолдог нь. 2 ч холбоо ойрхон талаас. Яг зөв. Пук. Жорой буц юу гэсэн бэ? Тэн. Yen. Нэг. Тэгээд нэг юм шүү. Зүг байна. Тий. 1-р C дээр 2 ч холбоо байна гэж үзэн тий. Уул нь 1-2-ын гол дээр байгаа даа тий. Тэгээд 1 гэж авна шүү дээ, тийм ээ. За болж гин. За сайн хариулж гин. За одоо энэ нэгдлийг эхлээд дугаарлахаа асууж. Урдаас нь дугаарлах юм уу, хойноос нь дугаарлах юм уу? Хойноос нь. Энэ 1-р нэгдэл 2 3 4 мөн үү? За. Үтэн 1. Пронин. Үтэн 1. Пронин. Үтийн 1.
Бүртийн 1 аха. За хүмүүдээ тэр 1 2 3 гэдэг тоог штэ. Зөв бичиж авах хүн чухал шүү. Багш нь одоо энийг дахиад нэг гаргаад ирээ. Нөгөө багш нь гараар бичиж өгж байгаа болохоор зарим хүмүүдийн тоонуудаа буруу бичиж байгаа даа шүү. За багш нь ингээд хэлээд үзье. Та нар тэгээд бичиж авсантайгаа харьцуулчих. Энэ бол mit гэж юм. Mit. За хоёр дахь нь юу гэж юм? It. Гурав дахь нь prop. Тэг prop штэ тэ хүмүүдээ prop. За ингээд артлан багш нар юусэн англи руугаар бичиж өгч. Энэ бол mit. Дараагийнх нь it. Гурав дахь нь prop. За дөрөвт нь бут тийм ээ бут. За та нараас бичээд авч. Олуулсан шалгалт өгвөл угаасаа ингээл энэ нэрнүүд орж ирж шít. Тавт дахь нь болохоор pint. Зургаат дахь нь болохоор gex гэж агаад gex гэдгийг ингэж бичдэг. Hex гэдэг. Долоо дахь нь болохоор gift. Gift гэдгийг heft гэж ингэж бичдэг байна. За 8 дахь нь oct. 9 дахь нь non. За тэгээд 10 дахь нь dik бахны. За одоо л ёстой маргаангүй байх тийм ээ. Яг тэгвэл та нар сая тэр propin гэдгийг pronin гэж хэлээд байна шүү. Энд чинь энэ үсэг биш p үсэг штэ prop. Bit, it, prop, but, pint, gex, gift, oct, non, dik. Органик хэмт хамгийн чухал 10 тоо. Угаасаа энэ 10 тоог мэдсэн байхад ер нь тэгээд органик нэглэлүүдийг бол ер нь бол нэрлэлчээр байна. За. За болцсон уу хүмүүдээ? За Болцсон. За одоо дараагийнхаа хэсэг рүү орлоо. За одоо бол биднэрт 8 минут үлдсэн байна. За багш нь одоо энэ дээр нэг дасгал бэлдсэн байгаа. Тэгээ араас нь гэрийн даалгавраа аваад шинэ класс руу нэ. За метан гинэ. Метан гэхэр хүмүүдээ хідэн цэтэй байх уу? Хоёр биш ээ. Мэт. Нэг. Нэг л цэ байна те. Нэг цэгийн эргэн тойронд хідэн ааш байж тарах уу? 4. 4 ааш. Ягаад гэвэл мэт ан гэж байгаас ан гэдэг төгсгөлтэй гэр чинь эргэн тойронд нь дандаа дан холбоо байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ те. За ингээд мэт гэдэг нь нэгийн тоо ан гэдэг нь цэгийн эргэн тойронд дандаа давхар холбоо байна шүү. За дараагийнх нь бутан гинэ хідэн цэ байх уу? 4 C. 4 C. За 4 зүг байна. Эхний C дээр хідэн ааш байх уу? 3. 3 ааш байна. Хоёр дахь C дээр 2 2 ааш зүг байна. Гурав дахь C дээр 2 2 ааш. Дөрөв дахь C дээр 3. За тэгэхээр C4 ааш хэд гэсэн үг вэ? C4 ааш 10. 10. Зүг байна. Сайн байна. C4 ааш 10 юм байна. За дараа нь пентиен гэдэг нэгдэл орж ирж байгаас пентиен. За 1 2 3 пент гэдэг чирээ хідэн C хэлээ хүмүүдээ. 5. За пентиен гэдэг яа хорчин холбоотой. Тий. За ингээд эхнийх дээр нь хорчин холбоог нь тавьчих. За эхний C дээр хідэн ааш бах уу? 2. Зүг байна. 2 ааш. Хоёр дахь C дээр 1 ааш. Гурав дахь C дээр 2 2 ааш. Дөрөв дахь C дээр 2 тав дахь C дээр 2 ааш. 3. За 3 юм байна. За тэгэхээр C5 ааш хэд байна? Тоолороо хүмүүдээ. 10. Болж байна. C5 ааш 10. За хамгийн сүүлийн дасгал нь болохоор гиксэн гэсэн байна. Гикс гэхээр хэдэн цай вэ? 6. 4 4 5 6 гиксэн гинэ энэ 2 ялгаатай. 3. Агуу 3 ялгаатай. 3. 3-ийн холбоотой 3-ийн холбоотой. За 3-ийн холбооны за эхний цай дээр хэдэн ааш бах уу? Энд чинь одоо нэг дүрцэн шүү. 1 1 ааш. Хоёр дахь цай дээр Хэрэггүй. Яг үнэн. Гурав дахь цай дээр 2 яг зөв. За 3 дахь цай, 4 дахь цай дээр 2 яг үнэн. За 5 дахь цай дээр 2 яг үнэн. 6 дахь цай дээр 3 болж шүү. За
За уучлаарай багшийн дийлэгс жоохон хөдлөөд байна. За тэр хүүхдүүд минь хідэн цэ хідэн ааш ба. За цэ нь бол угсаа 6 бид нэр тоолцсон шүү дээ. 6 цэ. Ааш нь хэд вэ? 10. Болж байна. За сайн байна. За нэг иймэрхүү маягаар ингээд дасгал хийгээд иж болох нь уу? болно. За болохоор байвал сайн байна. Болохооргүй байвал багш нь одоо нэг цагийн хичээл ороод дараа нь хичээлийнхаа видеог нь классрумд нь оруулаад өгнө. За тэр хичээлээ дахиад үзчих нь байна шүү. За одоо болохоор багш нь гэрийн даалгавар өгнө. За хүүхдүүд бол энэ хэсгээ ингээд тэмдэглээд авчих тийм ээ. Ингээд тавьж бай. За тэгээ гэрийн даалгаврын багш нь энэ ард нь биччихье. За хүүхдүүд бол ихний бүр томьёонуудаа бол тэмдэглээд авчих. За гэрийн даалгаврыг бол юу явчих болно шүү дээ. Болохгүй бол скриншот хийж авч байгаа гэртээ хийчих нэ. За нэг сүртэй олон даалгавар өгөөд явах те нэг 5 дасгал өгчээ. Та нар бол нэг өсрөөл 10 минутын хугацаанд бол хийчих байх оо гэж бодож байна. 5 6 7 8 9 5 дасгал арай бага эсвэл. За 8 дасгал өгч үү? За 8 дасгал өгч. Гэртээ юу хийх юм бэхээр нэрлээд тэгээд томьёог нь бичнэ. Ц хэд ааш хэд байгааг нь бичээд тэгээд нэрлэлч гэнэ штэ тий. Пентан юм уу, пентен юм уу, пентин юм уу тий. Бутан юм уу гэдгийг. За эхний дасгал дээр багш нь ажиллаж байгаа. Эхний дасгал нь хүүхдүүдэд 5 шүцээтэй байгаа тэр нэг л юу гэж нэрлэх үү? Пентан. Оо яг үнэ пентан. За пентан гэж тавьчихад хүүхдүүд бол аашийг ингээд өөрсдөө нөхөөд бичнэ штэ тий. Эхний цэ дээр 3 ааш, хоёр дахь цэ дээр 2 ааш гэл. 3 дахь цэ дээр 2 ааш, 4 дээр 2 ааш, 5 дээр болохоор 3 ааш юм байна тийм ээ. Тэгээд C5 H 12 гээд. За гэртээ бол ингээ өөрсдөө нэрлээд за нэгдүгüүрт нь нэрлэх тийм ээ. Хоёрдугаарт нь юу хийгээд байгаа вэ хүүхдүүд ээ? Аашин бай. Томьёог бичих. Оо яг үнэ. Молекулын томьёо бичих. Яг зөв. За томьёо бичих. За нэг иймэрхүү маягаар бол манай хичээл ороод явах нэ. За хүүхдүүд гэрийн даалгавраа бол тэмдэглээд авчихоо. За багш нь одоо рекордо унтраалаа. Нэгдүгээр хичээл бол ингээд болчихлоо. Одоо классрум нэнэ.